Альва улс үндэстэн эрдэм мэдлэг эрүүл мэнд дээр тогтд юм а. Их эзэн Чингис хааны лүндэн томхог бууж штт. Улс орон эрдэм мэдлэг эрүүл мэнд дээр тогтноо. Бас амар хэлж байгааз. Тийм учраас яаж юм? Улс орон эрдэм мэдлэг эрүүл мэнд дээр тогтдсон бол эрдэмтэй мэдлэгтэй эмч домч хүмүүсийг татвараас чөлөөлж идэг байх нь шүү дээ. А үүгээр бас яадгүй бусад улс орныг эзэлчихэд тухайн улс орны нийгмийн дээд түвшний элит түвшин одоо эрдэм мэдлэгтэй мундаг хүмүүсийг өөртөө татдаг байсан баг. Альва улсыг байлдан эзлэхдээ хүний сэтгэлийг хураа. Хүний сэтгэлийг эзэмдсэн цагт би энэ хаа холдоо билээ гэдэг чинь бас арай энэ дээр байгаа юм биш үү? Эзэн Чингис хаан эзэлсэн болгоныхоо дайсныхаа улс болгоныг алаад хядаад яваад байгаагүй шүү дээ. Тухайн улс орноос эрдэм мэдлэгтэй зохион бүтээх ур чадвартай хацаргаа огтыг ч бас амьд үлдээ бусд нь надад хэрэггүй гэдэг байсан санаж байна. Одоо тэгээ бас татварыг нүглэж айчиж байгаа. Ингээд татварыг нүглэж айчиж байгаа. Юулууч хуцаа Кеданы төрийн түшмэд буюу алтан Кедан хүн алтан улсын төрийн түшмэд байсан хүн шүү дээ. Яагаад Чингис хаанд үнчээр зүтгэж байгаа өөр улсын юм бэ гэж. Тийм биз? Махмуд Ялавайч Хорезмийн хүн байсан шүү. Чинга Чинсан Уйгурын хүн байсан шүү. Гадаадын эрдэм номтой хүмүүсийг татж штт. Тэгээ яаж юм? Татвараас чинь хөнгөлөе. Миний байгуулсан Монголын эзэнт гүрнийг хөгжүүлэхэд та бүгд эрдэм мэдлэгээ зориулаач гэж хэлсэн.